Дэлхий дээрх цорын ганц хаалттай ус гэгдэх Хойд Солонгос нь хамгийн аюултай, хачин аимшигтай, ардчилсан бүгд найрамдах улс гэдгээрээ алдартай. Энд хүний эрх чөлөөг дэндүү ихээр боодог бөгөөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө гэж байхгүй. Мөн та энд ямар ч шашин шүтэх хориотой. Дараагийн хүргэх фактууд нь таныг энэ улсад хүн болж төрөөгөөд баярлах шалтгаан болно. Хойд Солонгос нь 3 үеийн шийтгэл гэсэн дүрмийг дагаж мөрддөг бөгөөд хэрэв хэн нэгэн хүн хууль зөрчсөн эсвэл шоронд хоригдвол түүний үр хүүхдүүд, эцэг эх, эмээ өвөө нар нь ч тэдэнтэй хамт шоронд ажиллахаар илгээгддэг байна. Хойд Солонгосоос зугтах гэж оролдсон ямар ч хүнийг Кайчоны олон улсын шоронд илгээдэг бөгөөд энэ шоронд ирсэн ямар ч хоригдлыг гэр бүлийн хүмүүсийн хамт 2 үеэр нь насаар нь хамт хорьдог байна. 1990 оны ихээр Хойд Солонгос нэгэн шинэ хууль батлагдсан бөгөөд энэ нь бүх сургуулийн багш нарыг аккорд хөгжим тоглож сурсан байх ёстой гэсэн хуулийг баталсан бөгөөд энэхүү хуулийг дагаагүй хэнийг ч цаазаар авч байжээ. Аккорд хөгжим гэдэг бол Хойд Солонгосуудын хувьд бахархалт хөгжмийн зэмсэг бөгөөд Хойд Солонгосыг магтан дуулсан олон дууны аяыг энэхүү хөгжмөөр зохиож байжээ. Энэ улсын хотын барилгуудад цонх гэж байдаггүй. Үнэн дээр Пхеньян хотын ихэнх барилгуудад цонх гэж байдаггүй. Тог цахилгааны хувьд цагийн хязгаартай байдаг бөгөөд ердөө цөөн тооны шаардлагатай гэсэн барилгуудад тог цахилгаан олгодог байна. Хойд Солонгосын диктатор удирдагч Ким Жон Ил нэгэн цагт Өмнөд Солонгосын алдарт найруулагч Шин Сакокийг хулгайлан өөрийн киног найруулан хийлгэж байжээ. Учир нь тухайн үед Хойд Солонгост сайн кино найруулагч байгаагүй учраас тэрээр энэхүү үйл ажиллагааг гардан явуулж алдарт найруулагчийг Өмнөд Солонгосоос хулгайлан олон тооны суртал ухуулга бүхий киног хийлгэж байжээ. Хойд Солонгосчуудын хамгийн зочлох дуртай газруудын нэг бол тэдний удирдагч Ким Жон Илийн гатаасан цогцны үзүр юм. Учир нь нас барсан дарангуулагчийн цогцыг үзэхээр олон солонгосчууд ирдэг бөгөөд Хойд Солонгост ирсэн жуулчдад ч гэсэн энэхүү үзүр нээлттэй байдаг байна. Хойд Солонгост 5 жил тутамд сонгуул болдог боловч сандлын жагсаалт нь ганцхан нэр л гарч ирдэг. Хэрэв сонгогч өөр хэн нэгнийг сонгохыг хүсч байвал тэр хүний нэрийг бичгээд л хангалттай. Гэвч ингэж бичсэн сонгогч нь заавал өөрийнхөө нэр болон гэрийн хаягаа давхар бичдэг байна. Аимшигтай байгаа биз? Сонгуульд ердөө ганцхан хүний нэрийг дэвшүүлдэг ба энэ нь тус улсын дарангуйлагч Ким Жон Уны нэр юм. Ингээд ямар ч өрсөлдөгчгүй 100% саналаар гарч ирсэн удирдагч маань 5 жил тутам сонгогдсон улсаа удирддаг байна. Энэ улсад оюутан байх үнэхээр хэцүү. Учир нь улсын сургуульд сурж байгаа ямар ч сурагч өөрийнхөө сууж байгаа сандал болон ширээнийхээ мөнгийг төлөх ёстой байдаг. Мөн өвлийн улиралд сургуулийн халаалтын төлбөрийг ч мөн төлөх ёстой байдаг байна. Ийм шалтгаанаас болж олон Хойд Солонгосын эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулдаг бөгөөд энэхүү дүрм журмыг дагаагүй хэнийг ч дэд шоронд хийдэг байна. Хойд Солонгосын цаг тооны бичиг бусад орныхтой адилгүй. Дэлхийд одоо 2020 он болж байгаа бол Хойд Солонгост 109 он болж байгаа. Учир нь тэд Христийн цаг тооллоор явдаггүй бөгөөд өөрсдийн удирдагч Ким Ир Сенийг төрснөөс хойших жилүүдийг онд тооллоо болгосон байна. Хойд Солонгосын эрх чөлөөний судалгаа стратеги хариуцсан захирал Сокел Паркийн хэлснээр Хойд Солонгос нь хар тамхины өвсний өлгийн нутаг юм. Учир нь энд хар тамхиг их хэмжээгээр үйлдвэрлэдэг бөгөөд засгийн газар нь гадаадаас валют олох зорилгоор гадаадын бусад улс руу гаргадаг байна. Хойд Солонгосчуудын хувьд интернетийн хэрэглээ маш хаалттай байдаг бөгөөд зөвхөн энэ улсын элитүүд интернет хэрэглэх хэрэгтэй байдаг. 25 сая хүн амтай энэхүү улсад ердөө 1579 хүн интернет хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Тэд өөрсдийн бүтээсэн Red Star гэх нэртэй үйлдвэрлэлийн системтэй бөгөөд мэдээж засгийн газрын хараа хяналтанд дор энэхүү үйлдвэрлэлийн системийг ашигладаг байна. Энэ улсын тухай өөр нэгэн аимшигтай баримт нь 2000 царайлаг эмэгтэйчүүдээс бүрдсэн 6 цэнгэлийн сквад гэж байдаг ба эдгээр эмэгтэйчүүд нь зөвхөн дээд түвшний албан тушаалтуудад 6 цэнгэлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү 2000 царайлаг эмэгтэйчүүдээс бүрдсэн 6 цэнгэлийн сквадад зөвхөн өсвөр насны охтууд багтдаг байна. Хойд Солонгосын өөр нэгэн дагаж ирсэн дүрм бол үсээ будах талаар хатуу дүрмийг чандлан мөрдөж ирсэн. Пхеньян дахь үсчин дэлгүүрүүдийн ихэнх нь засгийн газрын зөвшөөрөлтөй үс засах зургуудыг сурталчилдаг. Та үсээ өөрийн хүсснээрээ засаж, будаж янзлах ямар ч боломжгүй. Зөвхөн засгийн газраас өгсөн зааврын дагуу үсээ засаж янзлуулах ёстой. Эмэгтэйчүүд нь 70-наас доор үсээ ургуулах боломжгүй. Эрэгтэйчүүд нь зөвхөн спорт засалт, эсвэл дөрвөлжин засалтаар үсээ засдаг байна. Энэ улс нь өөрсдийн удирдагч нарынхаа хөшөө дурсгал ихтэйгээрээ алдартай. Хойд Солонгост Ким Ир Сений нийт 34,000
хөшөө байдаг бөгөөд энэ нь 3.5 км тутамд нэг буюу 750 хүн тутамд нэг ширхэг байдаг гэсэн үг. Хойд Солонгосоос бүх ард түмнийг үндэслэгчтэй үнэж байлгахын тулд түүний царай бүхий тэмдгийг ингэртээ зүүж явж байхыг шаарддаг. Энэ улсын хот хооронд зорчиж явах автобус гэж бараг байдаггүй. Хэрв ингэж өөр хот руу явахыг хүссэн иргэн заавал зөвшөөрлийн бичиг авах ёстой байдаг. Унаа машины хомсдлоос болж Хойд Солонгосын ихэнх гудамжууд хоосон байдаг ба үүн дээр хүүхдүүд нь чөлөөтэй тоглож наадан машинаас айх гэсэн ойлголт байдаггүй. 2008 онд авсан NASA-гийн нэгэн сансрын зурагнаас Хойд Солонгосын газар нутгийг харуулжээ. Гэвч Хойд Солонгосын газар нутагт бараг гэрэл харагдаагүй бөгөөд Пиан хотын жижигхэн гэрэл харагдсан байна. Энэ нь энэ улсад цахилгаан эрчим хүч маш хомос байдаг гэснийг батлан харуулсан бөгөөд энэ орн нь бусад дэлхийн улс орнуудаас хөгжлийн хувьд маш хол хоцорсон нь харагдаж байгаа юм.